Дараагийн мэдээ танилцуулъя. Он гарснаас хойш 7 хүн үйлдвэрийн ослоор насварсан харамсалтай хэрэг гарсан. Осол гарсан үйлдвэрүүд аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүй учраас хүний амнаас хохирсон гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнжээ. Тиймээс эх сараас бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих харуулсан байна. Энэ онд үйлдвэрийн 3 удаагийн ноцтой осол гарч 7 хүний амнаас эрсдэж 5 хүн хордож хөдөлмөрийн чадвараа алджээ. Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Галууцам Empire Gold Mining компани хууль бусаар алт халбарлах үеэр 2 хүний амнаас эрсдсэн. Эдгээр хэрэгүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйтэй шууд холбоотойг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна. Өвчлөлтөрөгч бага орчинд орж ажилласнаас болоод нэгдүгээрт одоо өсөлтөх тийм юу болж байна. Хоёрт болохоор тэнд янз бүрийн одоо ургамал ялзарснаас ч болдог өсөр бохир усны байгуулагдж байгаа янз бүрийн хийм бодисуудын ууршилт тэнд хуримтлагдж байгаад тэрийг хэмжиж шинжлэхгүйгээр агааржуулалт хийхгүйгээр мөн хувийн хамгаалах хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр орсноос болоод энэ ослууд ингээ гараад байна. Манай улсад мөрдөгддөг хөдөлмөр аюулгүй ажиллагааны 150 гаруй дүрм журам байдаг. Гэвч үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь эдгээр дүрм журмаа мөрдөж ажилддаг. Нэг жишээ дуртахад агаар багтай битүү орчинд ажилладаг мэргэжилтнүүд чанарын шаардлага хангасан баг амны хаалт зүйлгүйгээр олон цаг ажилладаг байна. Одоо хууль дүрм журам бол байна хангалттай. Тэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тал болоод байна. Хэрэгжүүл хөвшээгүй, мэддэггүй энэтэй холбоотой л осол гараад байна. Тийм учраас бид одоо бүх ус уг удирдах газар, нийслэлийн нийт ах үйлчлэгээний газрууд, аймагуудад одоо энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага дээр энэ одоо ослоос сэргийлэх, энэ хязгаарлагдмал орчинд ажиллах, аюулгүй ажиллагаа хангах талын сургалтыг л одоо цуул баягаар зохион байгуулж байгаа. 9 сард бол урьдчилан сэргийлэх хяналтууд хийх. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дахин ийм осол гарахгүй байх үүднээс хүчил төрөгч тутамг хортой нөхцөлд ажилладаг 300 гаруй мэргэжилтэнд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар заавар зөвлөмж өгчээ. Одоо орон нутгийн